За явууцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр 1992 оны 4 сарын 3-нд Нью-Йоркийн Бруклинд төрсэн Катара Мареро буюу одоо Манси мэдгээр Young M.A гэдэг энэ rapper Big гэдэг дуу сонгож аваад орчуулахар боллоо. Тэгээд одоо бүгдээрээ энэ дуу сонсоод юу дуулаад байгааг сонирхъё. Never been a hater. I just stick to my paper like a stapler. Yellow bone, smoking purple, LA Lakers. It should give me pussy on the wake up. Double cup of carrot juice. Oh, that's my savage juice. I just caught the Audemars. Oh, in a paddock too. Dripping in that iceberg. Oh, in that capital. Hey, bro, don't you cup that hoe? Cause I done had it too. За, сайн орж ирсэн эхний бадгийн хагасан авч байгаа. Дуул ерөөхдөө 2 юм урт бадагтаа тэгээд нэг дахилттай тэгээд автаа авчдаг байгаа. За, never been a hater. Тэр ойлгомжтой би хизээч үгүй яадагч байгаагүй. I just stick to my paper like staple гэхээр яг шууд орчуулвал би өөрийнхөө тэ одоо цаасанд ингээд цаасны үдээ шиг ингэж наалддаг гэдэг яг орчуулвал тийм. Тэгээ яг цаагаараа paper гэдэг чинь нөгөө мөнгө гэсэн утгаараа ороод тэгэл мөнгө чинь цаасандаа ингээл үдээ шиг наалдана. Би бол мөнгөнийхөө төлөө амьдарч байгаа салахгүй л гэсэн утгатай мөр явж байгаа юм шиг байна. Тэгээ Yellow Bone Smoking Purple LA Lakers гэхээр Yellow Bone чинь нөгөө юу штэ light skin одоо хүүхдүүд хэлээд байгаа штэ. Тасгаар биш те патар биш. Цагаантай холилдсон ч юм уу эсвэл бүр юм. Зарим нь бараг цагаан ч ах шиг. Smoking Purple гэхээр тийм purple татаад өсөөс ороод тэгээ LA Lakers гэх references яг нөгөө Lakers-ийн лого чинь шар тэгээ нөгөө чирнэл байгаа юм байж штэ. Purple тийм холбос юм шиг байна. Тэгээд if she give me pussy on the wake up гэхээр тэг намайг ингээс ирж яхад тэр хүүхэн одоо өөрийнхөө pussy өгвөл гээд if тэг өөрчлөө double cup of carrot juice тэг одоо хоёр нөгөө давхарлцсан цагаан аягтай дүүрэн carrot одоо луун шүү дээ. Тэгээ луунгийн жуус ууж байна. That's my savage juice гэхээр наач миний тэг одоо savage juice гэхээр юу гэх тэг savage чинь savage шүү дээ. Тэгээд I just cup Audemars гээд cup гэдэг чинь худалж авах. Тэгээ Audemars гэдэг нөгөө AP-г л хэлээд байгаа юм байлээ. Тэрний тэг брендийн нэрийг үнэтэй цаг авсан. Тэгээ энэ Parik 2 гэхээр бас Parik гэдэг үнэтэй брендийн цаг авгаа шүү дээ. Тэгэл үнэтэй цаг 2 цаг авсан л гэдээ дуулаад байна. Тэгээ Dripping in the Iceberg гэхээр мөсөн уус шиг мөсөн уулан дээр одоо би ингээд drip одоо гоож гинэ гэдэг нь мөсөн уус шиг ч юм уу те. Одоо нэгс надад зөндөө юм гоё хангараа юм ice on my neck гэж дуулаад байгаа шиг шүү дээ. Тэгээ энэ Kappa 2 Kappa чинь нөгөө биеийн тамирын хослоо байгаа шүү дээ. Тэгэл тэрийг өмссөн баахан гинж зүүцээ одоо юу чи тэгээ нүнтэй Audemars Patek цагаа зүүцэн Ebro don't you cough that hoe гэхээр cough гэдэг чи яах вэ? Гавлах гэсэн утгаар ерөөдөө явдсан шүү дээ. Тэгээ яг дуун дээр орж байгаа юм те наа охин тэгээ битээ оролцолтоод ингээд бэлгэлдээд яваад байгаараа. Тэнгүүдлээ cause I don't have to гэхээр наад нэгсэндээ наач наатгаж айл үзээ бавцаа те битээ оролдороо гэсэн утгатай ингээд эхний хагасан дуусчин тэгээ энэний дараа хоёрдугаар хагасан орчин тэгээ тийш орцгоё. They said that they packing, oh we packing too. Run up like what's popping and what's bracking too. Said I would get rich, they made it happen too. Take a picture with your bitch and tag it too. Savage mode, racking and roll, clapping a hoe. Now you can go. She popping a bean, licking on lean. Off white, off night, cookies and cream. За тэгээ сайн орж ирсэн үлцэн 2 дугаар хагас орж ирж байна. Тэгээд дэсэра дэ packing over packing 2 гэхээр яг энэ дуун дээр орж байгаа энэ packing гэдэг үгний утга нь бол юу юм бэ лээ? Гарбуутай биендээ гарбуу ингэж авч явахыг pack гэдэг юм лээ. Яг үндсэн үгийн утга бол тэ ямар нэг юм савлах өрөх одоо pack гэдэг чи одоо тийм утгатай шаарцлах ч юм уу. Run up like what's popping and what's bracking 2 гэхээр тэдний юм гүйж очоо what's popping тэ одоо юу болж ийн өгшөө одоо юу чи. And what's bracking 2 гэдэг. Bracking гэдэг нь энэ дээр л юу юм бэ? Ялгаагүй what's bracking гэдэг нь одоо юу вэ те what's cracking ч юм уу what's popping та адилхан утгатай. Гэхдээ тэр what's cracking гэдэг үгний C-г бигээр орлуулад bracking гэж энэ дээр оруулсан байгаа нь юу юм бэ лээ. Мань өөрөө болохоор тэр нөгөө blood гэх гангтай холбоотой тэгээд blood үуч нөгөө creepy-г үздэг C-гээр ихсэн үгийг ярьж марж хэлж мэлэхдээ blood болохоор C-г авч аянгуудаа оронд нь B үсэг оруулаад what's cracking гэдгийг солиод what's bracking гэж оруулсан юм байлаа. Тийм тайлбартай байлаа. Үргэлжлээ Sarah will get rich and made it happen too. Тэ ойлгомжтой би та нарт өөрийгөө баян болно гэж хэлсэн. Тэгээд
одоо би баян болсон байна. Take a picture with your bitch and tag her too гэхээр тэгээд чиний хүүхэндээ зураг авахуулаад тэгээд чиний хүүхний чинь би tag хийсэн. Instagram нэр миний ч юм яа гэсэн. Тэгээд savage mode ойлгомжтой, racket and roll гэхээр за racket and roll гэдэг нь болохоор ойлгоод байгаа юм шиг. Racket гэдэг яг мөнгөө цуглуулаад те тодорхой хэмжээний мөнгөтэй болонгуудаа roll гэдэг нь одоо те мөнгөөрөө зугаач have fun тэгээд үрж таарч юм эсвэл яг бас нэг давхар цаана байгаа өөр хоёр дахь утга нь одоо юм том хүүхэнтэй секс хийхийг л бас хэлдэг юм байл. Ихтэй бас 100% тодорхой юм шүү. Тэгээд үргэлжлээд clap in the hole гэхээр ойлгомжтой. Асуудалтай хүүхний бүхсэн дээр алгаж чинь одоо clap гэдэг чинь эсвэл хойноос нь нохоо стилээр бамбирж ийн аач юм уусаа. Тэгээд тэнгуут л нөгөө алгаж байгаа юм шиг чимээ гардаг шүү дээ. Тэгээд now you can go чи одоо явж болно. She pop in a bean гэхээр bean чи нөгөө үрэл мөрөлтэй одоо юу гэх самарч гэх юм. Тэгээ she pop in a bean гэдэг нь яг би гэдэг юм идчихин гэсэн утгатай. Гэхдээ цаад утга нь бол нөгөө янз бүрийн пилтэй одоо LSD acid одоо юу ч байдаг. Маал гэж юм те. Тэгээ lignomy ойлгоостой намайг долоож ийн. Off white off night cookies and cream гэхээр за энэ off white гэдэг нь нэг бол юу баха брендийн нэр. Гэхдээ яг дуун дээр болж байгаа үйл явцыг харуул энэ хоёрыг sex cycle аа. Тэгэхээр цагаан яман дээр эсвэл цагаан ор хөндлөлийн даавн дээр ч юм уу. Тэгээ off night ингэвэл шүн биш гэж байгаа юм. Эсвэл бүр харахгүй шүн ч юм уу те. Тэгээд cookies and cream гэхээр ойлгомжтой шүү дээ. Яг бичэн те крем гэсэн утгатай цаад утга болохоор нэмэгтэй хүн чинь 50 мянгаар ингээд крем гэж ялгарч пүснээс нь ялгарч малраад байдсан шүү дээ. Тэгээд cookie чинь нөгөө важана шүү дээ. Ялгаагүй тийм утгаар орж байгаа юм шиг байгаа. Миний ойлгож байгаагаар тийм 100% тайлбарсан юм. Тийм тайлбарж ийнээс тэр байхгүй л лээ те. Тэгээд та нар бас юу гэж бодож чинь доор комментоороос давхар бичээл явуучих واخ те. За тэгээ энэний дараа нэг дахилд орж ийн одоо тэр дахилтын сонсё. Ooh, that's that big drip, big wrist, big body, big whips, big glocks, big guap, big knots, big goons, small problems, big move. За тэгээ сайн орж ирсэн юу байгаа. Дахилт нь байгаа. Дахилт үгнүүд нь ерөөд байгаа айгу те. That's the big drip. Наач нөгөө том гангарааштай чимэглэл ч юм уу. Тэгээд big wrist гэхээр одоо миний бугуунд том цаг байна. Тэгээд юу гэдэг big body, big whips, том бие гэж юм. Тэгээд том машин, whip гэдэг чинь машин шүү дээ. Тэгээд big locks гэхээр одоо том буу, big guap гэхээр одоо зөндөө их мөнгө ч юм уу. Одоо амар том hip-hop гэдэг хүн ч юм уу. Тэгээд big notch гэдэг нь одоо top notch гэдэг шиг одоо тэ аюу дээд зэрэглээ гэсэн утгатай ч юм уу. Тэгээд одоо үнэтэй цаг, буу муу, одоо гангараа чимэглэл машин юу чинь big goons гэхээр одоо goon чинь нөгөө хулиган атмаа одоо юу бас гэмт хэрэгтэй тэ. Тэгэл бас хүнд гарууд л гэдэг шиг. Тэгээ small problems, big moves гэхээр тэгээ жижиг асуудлууд, тэгээ big moves, том хөдөлгөөн гэдэг нь яг бид нар нэг хөдөлгөөрөө тэгээ том хөдөлгөө дандаа их том мөнгө ярьдаг ч юм уу тэгээ. Бид нар бол том гаруудаа л гэдэг шиг байна шүү дээ. Тэгээ энэний дараа хоёрдугаар бодгон орж ин тэгээ хоёрдугаар багтгийн ихний агсыг одоо сонирхоо. Ooh, sauce it up. All this drip, I can fuck around and wash them up. Hellcat sound like Mufasa when I started up. That's a wild body, bitch, it's hard to pocket up. Bustin' like a baby leg, spark it up. Ay, homie, take your chain, it don't spark enough. Let me take that shit, man. Ay, homie, take your chain, it don't spark enough. Like, what you doing? Fuck this nigga doing, bro? This nigga got cubic zirconium stones, man. This nigga really trying to stunt. My nigga, you a little nigga, you heard? You a little homie. Get your money back. За саяны орж ирсэн хоёрдугаар бадгийн ихний агс явж байна. Тэгээ соосоор бэхэр ойлгомжтой. Соос нэмээтэй нэг гоё ингээ соос түрхэд өөр болгооч гэж юм уу. Тэгээ all this drip I could fuck around and wash them up гэхээр all this drip гэхээр тийм над байгаа бүх гангараа. Тэгээ I could fuck around and wash them up гэхээр яг миний ойлгож байгаагаар ийм шиг байна. Тэгээд энэ машинаа дуулаад байгаа байхгүй. Би энэ өөрийнхөө ганган чамх хувцастай цаг бүүгж бүх юм өмсөж зүүчээд машинаа унаад fuck around гэдэг яах вэ. Тэгээ өөрийнхөө хүүдэр ч юм уу тэр яваар дахиад дараа нь wash them up гэдэг машина тоос тортог болчвол угаанаач гэж байгаа. Миний ойлгож байгаагаар ли машина угаан тэгэл өөрийгөө гайхуулна гэж дуулаад тах шиг ба. Hellcat sound like Mufasa when I started up гэхээр өөрийнхөө Hellcat-ыг асаахаар энэ Mufasa шиг дуурдгаа гэдэг нь одоо тэг хүүхлээний Mufasa юм байна. That's a wide body bitch, it's hard to park it up гэхээр миний Hellcat бол би нэм wide body гэхээр өргөн тэгээд энийг нөгөө тэг зогсоолдоор ингээ парклах гэхээр айгүй хэцүү байдаг. Өргөн болохоор гэсэн утгатай юм мөр явж байна. A buzz like a baby leg spark it up гэхээр за энэ миний ойлгож байгаагаар юм шиг байна. Buzz like a baby leg гэдэг нь яг baby leg гэдэг үгний давхар утга нь Urban Dictionary-д юу гэдэг байна гэхээр нэг бол ороос нь юм цузаан blunt эсвэл joint эсвэл юм том эрэгтэй хүний эргэтэн хэлдэг юм байна. Тэгээд яг ингээд хооронд нь авцалдуулаад
яг хөрүүлэх гэхээр айгүй асуудалтай баг. Тэгэхээр зүгээр сүүлд нь spark it up гэдэг наадхаа асаа гэдэг нэг бол машинаа дуулж байгаа эсвэл одоо нөгөө бүдүүн joint одоо юу blunt ороочоо тэг нөгөө жоох хөвгтийн хөл шиг юм хоноо богнох урдаа бүдүүн ч юм уу те тэрийг одоо асаагаас орж явчих. Тэгээ үргэлжлээ хомитек гэж ирам spark it up гэхээр тэг өгшөө чи наа өөрийнхөө тэг гинжиг дотгошоо ингэж подолк дотроо так хийж ингэж хийгээч. Наа чин spark enough биш вэ гэдэг нь наа чи тэг хангалттай хэлцэхгүй нэ чи хулх гинж өмсч чаандаа л гэдэг шиг. Тэгээ үргэлжлээ хомитек гэж ирам spark enough гэж адилхан тэгэл жоохон яриад what you doing fuck this nigga doing чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ нэга юу хийгээд байгаа юм бэ? Тэгээ this nigga got cubic zirconia stones гэхээр юу юм бэ л энэ cubic zirconia stone гэдэг нь болохоор алмаз шиг харагддаг хэрнээ юм хамаагүй хямдхан юм чулуу юм хиймэл чулуу л хилдэг юм байлээ. Тэгээд энэ дээр яг тэгэл те чи юм хулах юм юу яачаа тэгээ нэг really trying to stunt гэхээр энэ нэг одоо ингээд юм хулах чулуутай юм гинж зүүцээ тэгээ stunt хийж те одоо гайхуулж манай stunt хийх гэдэг юм уу. Тэгээ ман нэг you love нэг you heard you love homie гэхээр те миний өгшөө чи бол жижигхэн амтэн штэ ойлгосон уу те чи бол жижигхэн homie байхгүй юу гэл тэгснэ get your money back гэл өөрийнхөө мөнгийг буцааж аваа наа гинжээ буцааж өгөөд гэж ямаа шин те тэгэл эхний хагасан дуусаад энэний дараа 2 дугаар хагасан орж ин одоо тэгээд 2 дугаар хагас руу бүгдээр орцгоё. Double cup of Hennessy, we call it money at. So woo, where all of my bloodies at? I took her to the crib and I had fun with that. Now come and get your mother back, I'm done with that. Yo, I just caught the pocket rocket. Yeah. For all you niggas pocket watching. Hey, why you rolling tick-tick-tocking? Hey, I fuck her during tax season, perfect timing. I bagged your bitch in Fashion Nova, no designer. Man, I like them tatted bitches, Hakalani. I woke up in that pussy, her new name Bugatti. Bitch, I got that drip, my new name Tsunami. За сайн орж ирсэн. 2 дугаар бадгийн үлцэн ахс нь орж ирж байна. Double cup Hennessy we call Maniac гэхээр тэ нөө Hennessy-гээ 2 давхар цагаан ягантаа хийж уугаад тэгээ бид нар энийг болохоор Maniac гэж хэлдэг юм аа гэж. Тэгээ so where all my blood is at гэхээр so ч нөгөө blood-уудын нөгөө хэлдэг одоо юу гэх юм уран гэх юм одоо тэ нөгөө ингэж ингэдэж штэ. Тэгээд миний blood тэ манай blood gang-ийн blood-ийг таана. I took her to the crib and I had fun with that гэхээр тэ ойлгомжтой. Би гэртээ очиад тэ тэр хүүхэндээ сексигээ цагийг дугаатаа сайхан өнгөрөөсөн. Now come and get your mother back. I'm done with that. Одоо ирж ээжигээ аваа. Тэ би ингээд дуусцаа гэж шүү дээ. Ээж ингээд өвцсөн юм ааш. Yo I just cut the pocket rocket. За pocket rocket гэдэг нь юу юм бэ лээ? Орчуулвал тий хармаандах чулуу гэсэн утгатайгүй шүү дээ. Хипхоп дундэр болохоор буугаар оржлоо юм билээ. Тэгээд жижигхэн хармаанд уртлын хармаанд багчдаг юм жижигхэн бууг л хэлт юм байлээ. Тийм буу авсан. For all you niggas pocket watching гэхээр тий тэгээд энэ бууг би миний тий pocket-ийг миний хармааг дандаа ингэж харж авдаг нэг нь зориулж авсан гэдэг нь одоо тэгээ миний мөнгө рүү гараад өрөх гээд байгаа миний мөнгнөөс авах гээд байгаа гаруудыг зориулж ингэж би буу авсан л юм хоёр утга ийм утгатай хоёр мөр явж байгаа юм байна лээ. Тэгээ why roll it tick tick tack гэхээр чиний roll it Rolex энэ үлдээ цагч ягаад tick tick tack гэдэг нь одоо уул нь tick tock гэдэг ингээд цаг чи явдсан шүү дээ. Тэнгүүтэл яг нэг гэсэндээ саагаараа хулх цаг шаацсан те tick tick tack одоо юу нэ наача чи хулхны цаг ингээд яатсан байна л гэсэн утгатай мөр яваад байгаа шүү. Үргэлжлээ yeah fuck her doing taxes in perfect timing гэхээр тийм би тэр хүүхнийг те нөгөө яг татвар хураадаг сезоноор бамбирсан тэгээд perfect timing гэдэг нь яг жинхэнэ цагийг олж бамбирсан гэдэг. Яг энэ бол одоо юу л дээ Америкт болохоор 2 сарын дундаас татвар tax буцаан олгодог юм сезон яг одоо эхэлчихэд байгаа. Тэгээд энд болохоор нөгөө ажилгүй харууд ерөөхдөө тэгдэг байхгүй. Ингээ tax season 2 сар гараад тэгээ бас жоохон дулаараа л эхлэн гуйтлаа юм. Бүдүүн те 3-4 хүүхэд tax season гэж улсаас их мөнгө авдаг юм. Татвар буцаан авалт агиих олдог тийм хүүхднүүдтэй зүгээр нөх голохгүй гэдэг шиг царай мараа тэр бүдүүн нас мас голохгүй ингээд даалдаад авдаг байхгүй. Ягаад гэхээр нөгөө татврын мөнгө нь орж ин тэрнээс нөгөө мань гарууд чи те паразит чиг ингээд ямар ч ажил хийхгүй ингээд сорж амьдрахыг л одоо сайхан байхыг л tax season одоо ингээд дуулаад байна шүү дээ. Fuck doing taxes гэдэг тийм утгатай байлаа шүү. Тэгээ үргэлжлээд I begged your bitch in Fashion Nova no designer гэхээр тэгээ би чиний хүүхнээ чинь Fashion Nova-гийн брендийн хувцснуудаар тэгээ Fashion Nova хамаардаг тийм юугаар хувцлсан no designer гэхээр тийм үнэтэй designer брендийн юм хам авч өгөөгүй гэсэн утгатай мөр юм шүү. Oh man I like them tatted bitches high Kalani гэдэг нь болохоор тэгээ ойлгомжтой би ингээд шивэстэй хүүхнүүдэд айгуу дуртай юу байна
Kalani гэдэг нөгөө бас нэг дуучин байдсан шүү дээ. Тэрэнд л одоо сандраад байгаа юм уу те. Тэг чам дуртаал гэж хэлээд байгаа юм шиг шүү. Тэгээ I woke up in a puss her new name Bugatti гэхээр тийм би тэр хүүхний пүсэнд ингээд сэрсэн. Тэгээ одоо тийм болохоор тэр хүүхний шинэ нэр нь Bugatti гэж шүү. Би чагаа drip my new name Tsunami гэхээр тий ойлгомжтой. Тэгээ алиа хүүхэн минь би ингээд шинэ гоё л ингээд шинэ dripтэй болсон. Тийм болохоор миний шинэ нэр Tsunami гэдэг нь одоо тийш Tsunami ч нөгөө далайн давлгаа гэдэг нэгснээс хагуура тэ нөгөө water ice одоо юу гэдэг тэр drip бүх юм ингээд тийм их хэмжээний dripтэй гэдгээл одоо гайхуулж ингэж үгэн дээр тоглолт хийж Tsunami гэдэг үгийг оруулсан байх юм шиг байна да. За ингээд тий энэ дуу тий өнгөрсөн оны 8 сард гарлаа байлаа. Тий жоохон хуучин дуу гэхдээ бас л алгаддаг дуунууд ч тий бас тий халаасны бас нэг тоотой дууд байдаг та бас л энэ дуунд ордог дуу штэ. Тэгээд үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Дахиад удахгүй шинэ видеоор тэгээ уулзнаа.